Манай нөхөр надад ерөөсө бэлэг өгдөггүй, сюрприз ярьдаггүй. Тоглосон. Би бол ер нь бэлгэнд сэтгэл хөдлөдөг хүн ерөөсөө биш. Тэгээд нөгөөний би хайрын 5 жилийн тухай өмнө нь бичлэгээрээ нөхөртөг хамт ярьсан да. Тэгээд бэлэг гэдэг бол миний хувьд бол нөгөө хайрын 5 жилийн хамгийн одоо төгсгөлд нь ордог хайрын хэл гэх юм уу да. Тэгэнгүүт манай нөхөрч ямар нэгэн хүн надад ингээд бэлэг өгөхөд зааж яг би хэрэглэх бэлэг мөн болов. За яах гэсэн бол доо заавал ийм бэлэг өгч хоорч гэдэг юм уу. Яг тийм бодол толгой дотор орж ирдэг. Тэгээ яг хэрэгтэй бэлэг муу юм болов гэл ингээл тиймэрхүү бодол одоо баярлахаас эхлээд орж ирдэг хөө минь болоход тэгэнгүүт би өөрөө юу вэ гэхээр тийм бэлгэнд сэтгэл хөдлөдөг төрлийн хүн зүгээр бишээ гэсэн үг. Чанартай цагийн хайрын хилтэй хүн баггүй би өөрөө. Тэнгүүд бэлэг миний хувьд бол хамгийн доогор ордог учраас нөхөр битээр тэрийг аягүй сайн мэдлцдэг. Тэгээд би бол ерөөсөө дийдэг Мартин 8-аар эсвэл төрсөн өдөр эсвэл ямар нэгэн тохиолдолд ингээд бэлэг одоо надад өгөх одоо шаардлагатай тийм баярууд байдаг шүү дээ. Тэр мэр үед болохоор би урьдчилаа шууд нөхөртөө хэлчихдэг. За энэ жилийн Мартин 8-аар надад бэлэг хэрэггүй шүү. Угаасаа би нэг хаамж сүртэй байхгүй. Эсвэл хойлоо зүгээр хоолнд орчих намайг хоолнд бариараа. Эсвэл заримдаа гой бэлэг авмаар санагдах юм бол яг өөрөө хайж агаад бүр өөрийнхөө дуртай тэр авмаар байгаа юмныхаа өнгийг, арзмарыг гээ бүх юмыг бараг чаатаа хүртэл өөрөө очиод за энийг аавь шүү, манай нөхөр очиод аавь шүү гэж хэлээд за хайрдаа яг энийг аваад өгөөрэй би ингээ хилцэн байгаа чи очиод ингээ зүгээр аваад тэгээ надад бэлгэлчээрэй гээ би бүр тэрийг ингээ шууд шулуухан хилчдэг. Тэгэхээр манай нөхөрт ч гэсэндээ амар байдаг. Тэгээ би гол нь өөрөө тэр нөөний бэлгийн хайрын хилтэй хүн биш болохоор надад бол тэр нь аягүй зүгээр байдаг. Тэгэхгүй манай нөхөр надад гів гинт ингээл тэг шин юм авчраал мэ бэлэг гэл гів гинт ингээд төлөвлөг байхад өгөх юм бол би бараг эсрэгээр ингээд юу вэ? Юунд мөнгө зарцуулж байгаа? Юунд гинт юу алчваа? Биний төлөвлөөгүй байсан юм ягаад гинт ингээд одоо юу ачваач гэдэг юм уу те. Би яг тийм бодол ингээд толгойд дотор орж ирдэг учраас манай нөхөр тэрэнд ч толгоогоо санаад авах байсан. Надад ч гэсэндээ тэр аягүй амар байдаг. Тэгэхээр бол битэрийн хувьд ямар нэгэн сюрприз одоо бэлэг гэдэг асуудал бол битэрт тийм чухалд тавигддаггүй. Тэгээ мэдээж зарим эмэгтэйчүүд бол тэг цэцэг авах дуртай гинт ингээл одоо бэлэг авахд ингээд сэтгэл нь хөдөлдөг тийм эмэгтэйчүүд бол байдаг штэ. Тэр чинь одоо нөгөө цаанаасаа өгөгдсөн одоо тэр миний чанартай цаг гэдэг одоо хайрын хилтэй бас адилхан тийм өгөгдөл гэсэн үг штэ тий. Тэгэнгүүт өөр юм байдаг юм гэдгийг энэ бичлэгээр ингээд ярих гэж оролцсон. Тэгээд дээрэс нь давхар юу вэ гэхээр энэ нөгөө одоо төсвөрлөлтийн аргаар явж байхад энэ бэлэгтэй ингээд гинтийн сюрприз гэдэг зүйл маань бас жоохон алдагдах гад байдаг шүү. Тэгээ энийгээ бас одоо яаж зохицуулах вэ гэдгээ бас хажуугаар нь ингээд янз бүрийн арга байвал та нар маань бас хуваалцаарай. Тэрийг яаж шийдэж болохоор энэ тэрийг бас та нар комент хэсгээр бичээрэй. Битэрийн хувьд болохоор одоо манай нөхөр бас нөгөө бэлгийн хайрын хилтэй хүн биш. Тэгэхээр нөгөө нэг би одоо жишээл төрсөдрийнх нь бэлэг дээр нь юу бэлтэх үү, яах вэ гэдэг дээр толгоогоо одоо гашилгаж тэхгүйгээр хамтдаа гоё ярилцал. За одоо хоол яах вэ, төрсөдрөө яах вэ гэж хамт төлөвлөл ингээд явж байгаа гэсэн үг. Тэгээ тэрэндээ хин ингээ одоо Аз жаргалтай айгуу тийм гоё байгаа. Тэгээ тэрийг хамтдаа одоо яг төсвөлөөд явж байгаа та нар маань сая өнгөрсөн бичлэгээс бол харсан баг. Тэгээд битээр бас би биэндээ тийм ерөөсө сюрприз ярьдгүү тийм гэсэн бас биш. Заримдаа битээр одоо заримдаа ингээл яриан донд ярьдаг ч нэг тийм толчхансан ингэчхийнсэн ингэчүүл гоё ч юм уу гэл яг ингээ тэрийг нэг олон давтамжтай удаа яриад байгаа юмнуудыг бинийгаа анхаарж агаад тэгээд тэрэндээ ингээд мөнгөө одоо хуваарлцаад одоо нэг хуваарлсан чаленжнийхаа мөнгнөөс ч юм уу тодорхой хэмжээгээр боломжтойг ингээд авч өгсөн сая өнгөрсөн одоо хугацаанд гэх юм уу да. Тэгээд явдаг байгаа. Тэгээд ерөнхийдөө дийлинг том юмнуудаа бит хоёр бол ярилцж агаад тэг ингээ яг төлөвлөж байгаа. За захиалж агаад гэх юм уу да. Бэлгийн аягүй тийм захиалж агаад авдаг. Та нар бас яадаг уу? Та нар одоо энэ бэлгийн хайрын хилтэй хүмүүс байна уу? Ямар бэлэг авахаар баярлдаг уу? Эсвэл одоо бэлгийг огт тоодгүй надтай адилхан тийм төрлийн хүмүүс байна уу? Би бас нэр цэцгэнд бүр амар дургу цэцэг бэлгэлжсэнс надад зүгээр тэр 50-60 мянгаар цэцэг авч яснаас тэрнээсээ зүгээр нэг 20 мянга надаа бэлгэлцэн зүгээр ингээ бэлэн мөнгө мэ гэж тогтуунд чигээгүй зүгээр мэ гэж өгсөн хамаагүй илүү санагддаг. Яагаад тэгэхээр би нэгдүгээр цэцгэнд ерөөсөө сэтгэл хөдлөдөг юм биш. Худлаагаасаа ингэдэгч гэж ярьдаг тийм ч хүн биш. Би ерөөсөө цэцэг аваад үнэрэнж таалагддгүү. Одоо таалагддгүй ч гэх нь юу юм дээ нэг муухай гэж бол хэлэхгүй. Гэхдээ цэцгийг авсан аваагүй надад бол ямар ч ялгаагүй санагддаг. Тэгээ цэцгийн дуртай эмэгтэйчүүд ч байдаг. Цэцгийн дургу одоо юу гэмдэ нэг авах сонирхолтой биш тийм эмэгтэйчүүд ч гэсэндээ байдаг. Би бол нэг цэцэг авч яснаас нөхөртөөгөө хамт хоол идсэн надад илүү дээр ч гэдэм үү. Тэгээд
Тийм учраас тэгээд одоо хүн ийм онцлог ялгаатай байдаг. Тэгээд та нар ч гэсэндээ энэ тухайга комент хэсгээр гоё бичээд өгөөрэй. Тэгээд та нарын комментиг бас уншаад бас сонирхолтой коммент уншина гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн имжлэгтэй хамт байсан та нартай баярлалаа.